Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах комисс Ховд аймагт ажиллалаа. Ховд нутгийн залуус ардчилсан залуучуудын холбооны цаашдын бодлогыг хүчирхийлэл, хүний наймаа, харт амхины эсрэг хуулийн байгууллагатай хамтарч тэмцдэг байх ёстойг хэлж байна. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдсан, үндэстэн дамжсан энэхүү гэмт хэргийн гол хохирогч нь өсвөр насны охид хөвгүүд ихээр өртөж байна. Дээрх асуудлыг залуусын төлөөлөлт ардчилсан залуучуудын холбооны гишүүд төлөөлөгчид ноцтой хөндөж бодлогын түвшинд арга хэмжээ авчижлах ёстойг онцллоо. Монголын нийгэмд харт амхины асуудал бол газар авлаа. Энэ асуудал бол урагшийн аймагуд руу замраг алтлаа. Энэ тал дээр энэ дөрөвтэй явнаар хэмжээ авч ажиллах вэ. Хоёр дахь асуудал Монгол улсад хүний наймааны асуудал бол замраг алтлаа. Саяхан сүүлийн замын хөдөлд байсан 8 настай охин алгуулсан байгаа. Энэ тал дээр энэ хэр зэрэг дөрөвтэй хэмжээ авч тухайн хуулийн байгууллагатай ажиллах вэ гэсэн энэ асуулт байна. Ерөнхийдөө хоёр нэр дэвшигчийн асуудлууд тэр дэвшүүлэх санаанууд бүгд таалагдж байгаа. Тэгээд тэр андууд хөтөлбөр тэгээд болд эрдэнэ бүртгэжүүлэх ер нь бүх залуучуудаа бүртгэжүүлсэн зөв гэж би ч гэсэн тэр хувьдаа бол тэгж боддог. Тэгээд тэр бүртгэжүүлээд шин технологи тэр интернет фэйсбүүкээр л юу яах тийм аа тэгж жагаад бүх залуучуудаа бүртгэжүүлж аваад тэгээд тэн дээрээ санал бодол сан санаачлахад энэ дээр дэвшүүлээд шийд явдаг үйл яасан юм байна гэж. CRN буюу гишүүдтэйгээ харилцахын системээр бий болгох. Өнөөдөр манай цэцэг суман дээр одоо сонгуулийн үйл ажиллагаа явж байгаад олж авсан тэр мэдрэмжээ. За манай үеийн суман дээр ялалтыг бий болгосон тэр технологи тэр систем рүү оруулаад энэ нь болохоор одоо манай баян хөлгийн залуучуудын хувьд бол туршлага болно. Баян хөлгийн залуучуудаас бас бид нар туршлага судална. Ингээд өөр хоорондоо шин санаануудаа хуваалцах ийм онлайн форумуд бас манай платформ дээр бол байрлаж байгаа. 8 дугаар өвдгийн дүндэн сургаал дээр ч гэсэн цагаан тамхи гэж орсон байдаг. Цагаан тамхи гэдэг нь бол одоогийн харт тамхиг хэлж байгаа зүйл. Тэгэхээр өөрөөр хэлбэл үеийн манай Монголын төрийн удирдлагууд харт тамхи энэ мансууруулах бодисын эсрэг бол маш том одоо анхаарал хандуулж эсрэг ажилтдаг байсан, тэмцдэг байсан гэдэг нь бол зөвхөн түүхийн улмаанаас бид нар харж болно. Тийм учраас энэ дээр бол үндэсний аюулгүй байдал учраас хоёр янзаар тэмцэх ёстой гэж үзэж байна. Хоёр янзаар тэмцэх ёстой гэж үзэж байна. Чулуунбаатар хаас очив. За, нэгдүгээрт эрх зүйн хүрээнд буюу хуулиар, хоёрдугаарт нь соёлын буюу шашны аргаар тэмцэх. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуулиас гадна Ховд аймгийн ардчилсан залуучуудын холбооны тэргүүнийг сонгох ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ дагуу гишүүдийн төлөөллийн зарчмаар Саранхүүгийн Сансархүүг сонгосон юм а. Албан тушаалд томилж ажиллаулнаа. Баруун бүсийн ардсан залуучдын чуулганыг 2019 онд Ховд аймагт баруун бүсийн чуулгана хийн. Ахуйд үе, дунд үе, залуу үе гэсэн 3 үеийн хэлхийг цаашд бол хангаж ажиллана. Сумдад ажлын байр бий болох үүднээс төсөл бизнес төлөвлөгөө боловсруулах сургалт зохион байгуулж сум бүрт нэг залуу бэлтгэнэ. Ардчилсан залуучуудын холбооны үйл ажиллагааг нийгмийн тулгамдсан асуудал руу чиглүүлэхийн тулд эхний ээлжинд бүртгэлийн системийг боловсронгуй болгож нэгдмэл санаатай авах ёстой. Хэрвээ нарийн судалгаанд суурилсан бүртгэл хийлэгвэл залуусаа хөгжүүлж сургалтанд хамруулах, хамтарч гарааны бизнес эрхлэх боломж нэгдэнэ гэж нэр дэвшигчид үзэж байна.